Лиса Жисуг далд байдлаар шүмж үлсэн үү гэд фэнүүдийн дунд нэлээд маргаа үсэд байгаа. Тэр талаар ярилцъя. Хийсэн энэ хайпны нэг дууг шууд дамжуулалт дээр скипснээс болоод маш их шүүмжлэлт төрсөн. Ер нь бол хийсэн ойрд нэлээд шүүмжлэлт төртөд байгаа. Жонгук Жиминий талаар сонирхолтой ч гэхүү сониж гэхүү нэг тийм юм бас болоод байгаа. Бас фэнүүдийн дунд тэрийг бас тайлбарлая. Сайн уу, K-pop Jairoke-ийн YouTube сувагт тавтай морил. За өнөөдөр Lisa, Jisoo тэгээ хийсэн мөн дээрээс нь Jungkook, Jimin хоёрын зүгээр л нэг зураг дахиад шүүмжлэлт өртсөн. Тэр талаар ярина. Мөн дээрээс нь супер концерт тоглолтын талаар сэтгэлээ хуваалцгаална. За тэгээд бичлэгээ эхлүүлэхээс өмнө манайхаа ерөнхийд дийлийнх нь өглөө ашигтай бактери ууж байгаа байх. Зарим ашигтай бактери ингээд хуурай уухад амар хэцүү байдаг шүү дээ. Зарим нь амар эвгүй амттай. Гэхдээ одоо миний танилцуулах байгаа ашигтай бактери болохоор Японы Shiseido Farm-ийн 50 тэрбум сүм хүчлийн ашигтай бактери. Мөн та нарт гоё юм хэлэхэд бол би K-pop юм янз бүрийн reel YouTube хийхээс өмнө хамгийн анхны бичлэг маань энэ 50 тэрбум ашигтай бактерийн сурталчилгааны бичлэг байсан. Тэрэн дээр хамгийн анхны рилээ хийжсэн гэсэн. Тэгээ энэ ерөөхдөө бол Shiseido Farm-ийн хамгийн их зарагддаг best seller 50 тэрбум ашигтай бактери. Дийлэнх химийн сан дээр дуусж байгаа. Зөвхөн Health Point химийн сан дээр үндсэн үнийн дүнгээсээ 50% хэмнэрсэн байгаа шүү. За тэгээд бичлэгээ эхлүүлцгээе. За мэдээж хамгийн ихний мэдээ минь болохоор 6 сарын 24-нд Lisa Vanity Fair магазинд ярьцлага өгсөн ба үнэн худлыг шалгадаг тэр алдартай зүйл дээр хэд хэдэн ярьцлага өгсөн. Тэр сэтгүүл нь одоо Lisa-аас хувийн амьдрал, карьер, хэлний чадвар, тэгээ ирээдүйн зорилгын талаар ингээд асуусан байгаа. Тэр бүгд ерөөхдөө дэлгэрэнгүй хариулаад тэгээ худал үгүй шалгах тэр төхөөрөмжөөр ер нь л илрүүлсэн гэсэн. Lisa хамгийн ихнийх нь болохоор Lisa 2026 онд одоо үзмэрч буюу мэрэг төлөвчдөр очиж миний энэ жил ажил амьдрал карьер минь ямар хувь байх юм гэж нэлээд асуусан гэж байгаа. Тухайн сэтгүүлээс бусад гишүүнчин хамт тэгж мэрэг төлөвчдөр очисон уу гэсэн чинь үгүй. Blackpink гишүүд тиймэрхүүнд төдийлөн итгэдэггүй гэж бас нэлээд хошигнож ирсэн байдаг. Мэрэг төлөвч гэхээр зарим хүмүүс ингээс бас гайхдаг л та. Гэтэ миний хувьд болохоор Lisa-гийн төрсөн нутаг өөрөө маш шашинлаг Тайланд улс шүү дээ. Тийм болохоор яг ингэ төрсөн нутгаас хамааралтай хаяа ингээд мэрэг төлөвчдөр очиж үзүүлмээр санагддаг байх гэж боддог. Тэгээ би бас яг хувийнхаа зүгээс хэлэхэд бол яг ингээд Тайландын Пхукетэд очиход бол бүр ингээд үнэхээр шашнаа амар дээдэлдэг улс байд юм байлээ. Яг ингээд хаашаач харсан заяо. Айлын гадаа болгон хашааныхаа гадаа эсвэл хашаан дотроо эсвэл жочид буудлынхаа нэг хэсэгт өөрсдийнхөө бурхныг залцсан байт юм билээ. Одоо Lisa чин Тайланд, Солонгос, англи хэлээр амар сайн ярьдаг. Цаанаас нь тэр сэтгүүл нь асууж байгаа асуулт нь хүртэл амар тийм угаасаа ингээ нэг тийм яс хайж байгаа, хор хутгаж байгаа юм шиг асуулт асуусан байхгүй юу? Нэг хэлээр ярьдаг хүмүүсийг залах уу гэж боддгоо гэсэн чинь, тийм хүмүүсийг залах уу гэж боддгоо гэсэн чинь худал илрүүлэгч нь эсрэг хариу үзүүлсэн байдаг. Гэтэ энэ яг нэлээд гоё фаны байдлаар үргэлжлэн л дээ. Зарим фэнүүд бол гоё хөвчлөлтэй байдлаар авч байгаа. Тэгсэн чинь фэнүүд ингээд Blackpink-ийн Jisoo англиар нэг сайн ярьдгүй штэ. Тэгэхээр энэ Jisoo ингээд далд байдлаар shade яжилсан. Тийм болохоор Jisoo ерөөхдөө бол залах уу гэж хэлчлээ гэсэн тиймэрхүү комментууд бол байсан. Энийг би хэлээгүй. Тийм комментууд бол байгаа. Тэгээд энэ нэлээд Twitter дээр ингээд талцсан. За ингээд хоорондоо ингээд талцаад байгаа байхгүй юу? Jisoo-гийн фэнүүд яагаад уурлаад байгаа юм бэ? Миний санаж байгаагаар тэр англиар ярьж чаддаг шүү дээ. Тэгэхээр энэ шуугаа нэг ойлгохгүй ингээд хоорондоо талсаж байгаа. Тэгээ зарим нь болохоор Jisoo-гийн фэнүүд яагаад гомдоод байгаа юм бэ? Jisoo англи хэл мэддэг шүү дээ. Та нар өөрсдийн дуртай уран бүтээлчээ сайн мэддгүй юм уу? Гэтэ миний бодол болохоор оосаа юу штэ. Jisoo англиар ярьдаг. Гэтэ зүгээр л олон нийтэд англиар ярьдгаа харуулдгүй. Jisoo англи хэлээр ярьдаг. Харин би өөрийнхөө хэлийг сайжруулах ёстой байна гэдэг ойлголтыг өөртөө авсан. Тэгээд ер нь хайр дурлалын талаар асуусан чинь би бусдын зүрхийг шархлуулдаг хүн биш. Харин эсвэргээрээ өөрөө өмнө нь хит хит удаа сэтгэлээр унаж шархалж байснаа хүлээн зөвшөөрсөн. Тэгээд бас дээрэс нь хүмүүс таны энэ илдэг занг сэтгэнэл гэж боддгоо гэсэн асуултанд Lisa тийм ч хийж магадгүй, үгүй ч хийж магадгүй гэдэг амар тийм боломжтойгоор хариулсан бөгөөд тэг хамгийн сонирхолтой нь зарим залууст би болцох сонирхолгүй гэдгээ шууд хэлэх шаардлагатай болдог гэж хэлсэн маа. Өөрийнхөө хувийн орон зайгаа хамгаалах ер нь амар хэцүү байдаг. Тэгээ наад захын одоо энэ асуултанд хариулсан юм чинь хүмүүс ямар залуучууд болцохыг хүссэн юм болоо гэд хайштай. Бас ингэж асууж байгаа. Лабабуг үнэхээр ингээ алдартай болгоход таны хувь нэмэр
нэлээд байсан. Та алдартай болгосноо гэсэн чинь өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй. Үгүй би энийг алдартай болгоогүй. Гэхдээ ирээдүйн найз залуу минь эсвэл хайртай хүн минь лавабог хөөрхөн гэж боддгоо бол энэ бол red flag буюу улаан төхөө гэж хэлсэн. Мэдээж шин цомог дээр ажиллаж байгаа гэсэн. Гэхдээ дөнгөж эхнийхээ шатн дээр явж байгаа, цомгийнхаа эхний шатн дээр явж байгаа гэсэн. Тэгээд хамгийн гой мэдээ нь саяхан өнгөрсөн жил ерөөхдөө бол цагаан бадамлын ухаа гээд нөгөө алдарт телевизийн цувралд тоглосон шүү дээ. Тэр цувралын продюсер Дэвид дахиад Лисатай хамтран ажиллах ер нь бол хүсэлтэй байгаа гэдэг мэдээлэл өгсөн гэж байгаа байхгүй юу. Дахиад шинэ кинонд хамтран ажиллах маалдгүй гэсэн үг. Тэр нь 1999 оны нэг тийм романтик энедми бүтээл байх магадaltaй. Би яг тэр цагаан бадамлынхаа гэдэг киног үзэж байхдаа Лисаг яг Blackpink-ийн Лиса одоо соло артист Лиса гэдгээр нөрөөсөө хараагүй яг тэр мөнх буюу одоо эрүүл мэндийн зөвлөх тэр жишид буудлын эрүүл мэндийн зөвлөх гэдэг ажилтнаар нь харсан. Үнэхээр сайн жүжиглэлт юм билээ. Би ер нь олон дүрээр Лисаг ер нь харахыг бол хүсэж байна. За ер нь бол ийм байна. За next нь болохоор Jisoo-гийн одоо альбомных нь ажил нь өөрийнх нь санаж бодож байснаас илүү хэцүү бас ажиллагаа ихтэй байгаа учраас яг бүх зүйл нь бүрэн бэлэн болсныхоо дараа аль бие осоор мэддэх болно. Тийм болохоор удахгүй гарна гэдэг үгийг би дахин хэлхийг хүсэхгүй байна гэдгээ өөрийнхөө Weverse дээр хуваалцсан байдаг. Ойрд ерөөхдөө бол story ч юм уу тэг пост эсвэл Weverse-ийн шинжилэлт дээрээ банк 30 гэсэн тоотой малгай өмсөд байгаа. Фэнүүд нь энийг анзаараад нэг таамаг төвшүүлсэн. Энэ нь одоо гарах гэж байгаа цомогтой нэлийн холбоотой юм болов уу? Эсвэл цомгийнх нь нэр нь юм болов уу? Эсвэл цомогтой холбоотой гол санааг агуулад байгаа юм болов уу? Одоо Jisoo 30 гарсан юм чинь одоо тийм 30 гарсан эмэгтэй хүн ямар хуу дуу гарах вэ гэдгийг илэрхийлэх гээд байгаа юм болов уу гэсэн таамагуд нэлээд гарч ирсэн байлээ. Одоо Blackpink-ийн талаарх мэдээлэл бол дуусч байна. Том мэдээ бол одоогор нэх байхгүй байгаа. Тэгээд ер нь бол Rose-ийг ер нь шинэ дуу гарах магадлал гарах гэдэг л гэсэн. Гэхдээ би энийг бол нэлээд олон бичлэгтэр хэлээд байгаа. Нэг зүйлийг сонирхолтой болохоор одоо YG-ийн хөвгүүдийн хамтлаг болох Treasure одоо Солонгос буюу дэлхийн аялын тоглолтоо хийж байгаа. Тэгээ Солонгост хийсэн 2 дахь өдөр дээр нь ер нь бол тоглолтууд дээр нь маш олон Солонгосын олонний танилуд ирсэн. Тэгээд энэ удаад юу вэ гэхээр YG-ийн одоо дебютээ хийх гэж байгаа хөвгүүдийн хамтлаг очиж үтсэн байлээ. 5 гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг одоо хин гэдэг нь ерөөсөд зарлагдаагүй байгаа. Бүгд маск зүгээ тэгээд очисон гэж байгаа. Одоо энэ 26 оны 9 сард дебютээ хийн. Тэгэхээр удахгүй гишүүдэд зарлаж эхлэн гэсэн. Дебютээ хийчих юм бол YG-с одоо Treasure хамтлагаас 6 жилийн дараа гарч байгаа хөвгүүдийн хамтлаг болох нь шүү. Тэгээд Treasure хамтлагийн сүүлийн дуу бас нэлээд амар YouTube дээр амар өндөр хандлттай л шүү. Нэг харсан чинь 100 сая үзэлтэд авсан байлээ. Вау. За дараагийн сэдв болохоор би бас нэлээд хүлээж ирсэн. Тэр хүний comeback-ийг хүлээсэн. Хийсэн мэдээ. Тийм болохоор би хийсэн гэдгээр нь дуудана. Тэгээ хийсэн сайхан энэ 6 сард өөрийнхөө соло дебютийг хийсэн байгаа. Маш амжилттай хийсэн. 2 дуу гаргасан мэлээ шүү. Эхний дууныхан тэр үзүүлэлт YouTube-ийн үзүүлэлт дээр бол үнэхээр сайн байсан. Амар тийм ганцаарч байгаа юм шиг санагдсан. Тэгсэн чинь хүмүүс буюу одоо фэнүүд, олон улсын фэнүүдсээ адилхан яг тийм бодолтой байгаа юм билээ. Хийсэн амар ганцаарч байгаа харагдаж ингээд. 6 сарын 9-ний шууд амжуулт хийсэн баха. Өөрийнхөө дуртай дуунуудаа танилцуулдаг тийм хэсгийг харуулж байгаа. Тэгэл ерөөхдөө дуртай дуунуудаа танилцуулаад Michael Jackson-ы дуу, Bruno Mars-ын дуу, өөрийнх нь шинээр гаргасан соло дуу. Тэгээд ингээд танилцуулж исэн чинь яг тэр шууд амжуулт дээр энэ Hype хамтлагийн Bills гэдэг дуу гарч байгаа байхгүй юу? Тэгсэн яг Bills гэдэг дууны хэлжсэн чинь хийсэн skipled цогсооцсон байхгүй юу? Тэрийг харсан фэнүүд ер нь бол инженүүд нэлээд дургуцлаа илэрхийлж илээ. 너희가 말 안 해도 안 할 걸? Энэ хайпын түүнийг өнөөдрийн төвшөнд хүргэсэн байхад тэр хамтлагийнхаа дууг алгасах хүртэл зориглсон гэж буруутгасан. Тэгэхээр ер нь бол шууд амжуулт дээр гарч исэн дууг бас skipсны төлөө бас шүмжилж байна. Гэтэ тэр нь энэ хайпны дуу гэхээр бас хэцүү. Энэ хайпны дууг skipсэн болохоор та нарт яг тэр ямар санагдчих чинь үзэл бодлоо инженүүд хуваалцаарай. Тэгээ сонирхолтой ч гэхүү сониж гэхүү BTS хамтлагийн Jimin Jungkook хоёрын зураг сторийн дах зурагнаас болоод Jimin шүүмжлэлт хүртөөд байгаа. Тэгтээ би нэг яг юу гэж тайлбарлах хүртэл сайн мэдэхгүй байна. Яад гэхээр J-Hope сая стори дээрээ онгоцон дотор Jungkook дээр Jimin ингээ дээр нь хэвтцсэн байгаа тийм сториг оруулсан байсан байхгүй юу? Би тэгээ ингээ цагаа зугаатаа өнгөрүүлж байгаа хамтлагийн гишүүд шиг харагдчихсан чинь зарим одоо юмыг ургуулan боддог, юмыг хэтрүүлэн боддог акефе ингэж бэт юм бэ. Jimin лөө шүүмжлэл хийлгээсэн.
Жонгук ойрд нэлээд биеийн тааруу жоохон өвдөд байгаа. Яагаад Жонгук дээр хэвтээд байгаа юм бэ? Босооч. Тэгээ дахиад яг ийм зургийг ямар нэгэн одоо ийм зургийг сайтн дээр энэ үйлдэлийг хардаа, энэ үйлдэлийг хардаа гэдэг анхаарлын татах зорилгоор одоо историноос нь аваад сэвчж байгаа байхгүй юу? Тэр хоёр чинь найзууд бидтэй, хүмүүс яагаад ингэж байд юм бэ? Энэ хоёр чинь найзууд штэ. Ноцолдох үе бас гарна штэ. Ингээл бидний та тий ноцолтой байх. Цагийг зугаатай өнгөрөөхийн тулд хоорондоо ингээл хошин байдлаар явах. Maybe гэтээ Жими ямар Жонгугийн дээр тий маш олон цаг хэвтэйгүй штэ. Энд дээр гэтээ арай нөгөө нэг хит ургуулсан бодоод хит их туйлширсан байна гэж хараад байгаа байхгүй юу. За тэгээд ийм юм. За ингээд дараагийн бичлэг болохоор мэдээж ойлгомжтой. Супер концерт тоглолтын хит хитэн дүрсүүдийг оруулах гэж бодож байна. Дандаа ерөөдөө тоглолтууд дээр супер фэн зоноос үзээд идэв шүү дээ. Тэгээд энгийнээс үзэхээр нь ямар хэдийн тэг найзуудтай чийлэрч холоос ер нь үзэх ямар хэдийн гэж бодоод үтсэн чинь холоос үзэх юмар муухай юм билээ. Тэгээ би дахиж дандаа фэн зоныг амнаа. За тэгээ бичлэг маань энэ хүрээд дуусч байна. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэг таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Тэгээ бичлэг таалагдсан бол үзээгүй өөр бичлэгүүдээ үзээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа төр. Баяртай. Okay, just. Jessie. My leg got locked. Yeah. So. Woo! I do it later, okay? I will move to the next song, guys. Okay. Super Concert 2026, right? I want to come back. Wow. I want to talk to you guys. I want to bring you good energy and confidence and we could just talk about so many things, you know? Yeah. Wait, camera action. Thank you guys so much. I love you. Happy birthday. I love you guys. Thank you. Where's my Debbie? Oh my gosh! Zoom in, Jessie. Can you give me? 올해 너무 다쳤어 근데 Oh my gosh! Yeah! Wow! I love you. I see you next year.
Beautiful. Lovely. I like it. Mongolia, if you're ready, say oh yeah. Say oh yeah. Say oh yeah. Let's go. Mongolia, you want one? You're not done yet? Mongolia, I have one thing to say to you guys. Hold on. First, I want to say bye bye. And I want to say, wait for it, hold on. It goes, 타고의 깔하르테 헤르테슈. 타고의 깔하르테 헤르테슈. Say oh yeah. Say oh yeah. Say J-pop. Say oh shot. Let's go. Are you ready? 나도 몰라. 뭐야? Let's go. Mongolia, make some noise. Have tissue. Hey, let me teach you guys how to say it. 내가 알려줄게. Have tissue. Have tissue. Mongolia, have tissue. Mongolia, have tissue. 그리고 타고의 나의 하락템 means 여러분 아름답습니다. 타고의 나의 하락템 이잖아요? 네. 타고의 나의 하락템 하락테슈. 타고의 하락템 하락테슈. 그럼 우리 이제 그냥 마지막 곡 갈까? 마지막 곡. Mongolia, did you have fun? 우리 마지막 인사하고 마지막 곡 하고 가자. 네. 하고 싶은 거요? 네. 지금까지 용재였습니다. This was Love Shot Show. 감사합니다. Thank you. Mongolia is my first time here. It was a wonderful time. Thank you guys so much. Bye bye. Thank you. I will see you again. Have to shoot. DJ Wuggy, drop that shit, let's go!
you. Thank you. Bye bye.